Оюун эрдэнэ Брихэ сторин дээр зүрх дардаг. Тэр үнэхээр дэлхийд танигдсан лидер болж чадлаа. Авилгалаараа. Тэр ард түмэнтэйгээ зөвхөн бэлдсэн текст, бэлдсэн бичлэг, бэлдсэн найруулгаар харьцдаг. Тэр хүн чинь жүжигчин юм шүү. Тэр хүн угаасаа Hero Entertainment-ийн хамгийн их орлоготой жүжигчин. Бүх хүн бүдүүн үсэн дундаг гэдэг бол оюук орлогоо нотол дунж байна. Орлогоо нотлооч гэхэд 20 хоног гөрөж байгаа сүлд надад итгэл үзүүлээч гэж байна. Яг одоо энэ төрийн орлон дотор итгэл үзүүлж байгаа улсын хурлын гишүүд ч гэсэн хулгайчид гэдгийг бас хэлчихье. Хулгайчид итгэдэг хүн бол хулгайч. Хонопо зарж байгаа бол чи хулгайч. Чи ард түмнийгээ зарч юмсан. Манай ерөнхий сайд анх хотод орж ирээд залуудаа нэг автобусанд суудлаалаа суучаар ерөөсө босч өгдөг юм гүргэр байсан гэсэн. Унтаад байж байгаа шиг тийм. Тэгээ манай ерөнхий сайд авилгатай тэмцэхийг яг өөрийгөө толин тараа загнахыг гэж ойлгодог. Тэгээ огцор жагсаалыг ажиллаа хийж жагсаал болгосон тийм. Тэгээ ер нь өөртөө зориулсан жагсаал болгоныг өөртөө нэг юм өгж байгаа урмын ташуур гэж ойлгодог юм шиг байна. Бид нар тийм олон жагсахгүй байхаа. Тэгээ огцортлон жагсан. Тэгээ тэр одоо суудлаасаа ч босч чадахгүй хөрхий хөгжлийн бэрхшээлтэй болчихжээ. Энэ хүнд хэдүүлээ тусламж үзүүлье. Тэгээ ер нь улс орны лидер хүн гэдэг чинь улс орноо урдаас нь манлайлдаг юм аа. Манай хүн жоохон ардаас л манлайлаад байна да. Айгүй. Ардаас манлайлт нэхэр нэг юм эвгүй санагдаад байна. Жоохон дийдэлэг. Тэгээд яг одоо манай ерөнхий сайдад олон нийтийн албан тушаалтан орлогоо нотолж чадахгүй бол өөрөө огцордог ийм гоё улс төрийн соёлыг түгээх юм алтан боломж байна. Та соёл түгээгээч. Монголын залуучууд гоё соёлыг түгээгээч. Сая 2024 оны 12 сард Солонгосын их хурлын гишүүд ардчлалаа аврахын тулд төрийн ордныхоо хашааг шүнд аваад орж исэн. Гэтэл манай их хурлын гишүүтэй ээжин загнаад чуулгандаа суухгүй шүү дээ тий. Тийм л хэлсэн улсын хурлын гишүүдтэй шүү. Ийм хүмүүсийг дахиж битгий сонгоорой. За Улаанбаатар хотыг маань Нямбатар хот болгосон. Хотын даргатай бас баярлалаа. Би нийслэлийн шилдэг татвар төлөгч байгаа нэрээ. Дашрын дэлхийд Нямбатар даргын талхалтай тэгээд Нямбатар дарга маань ихтэй багтаа нөгөө түүцнээс чихэр хулгайлж байгаа зодуулж хийсэн гэсэн. Тэгээд түүцийг амар зууцсан юм билээ. Тоглосон. За яг хөө гэхдээ ер нь бол одоо энэ залуучууд бол бүгд органик залуучууд байна гэж харж байна. Органикаараа жигсэж байгаа залуучуудыг харлуулах гэж та нарын ард хэн байгаа вэ? Чиний ард хэн байгаа вэ гэж их асууж байна. Яг одоо бидний ард хэн байгаа? Миний ард хэн байгаа тодорхой харагдаж байгаа үстэй. Эцэн бог Чингис хаан байгаа. Монголын дээр мөнх хөх тэнгэр байгаа. Эцэн Чингис хаан яг ийм нийтийн албан тушаалтныг ер нь яах байсан бол та нар бодоод үзээрэй. Алт бием нь алжаавс алжаатугай, ахуй төрмөн бүү алжаатугай гэж хэлжсэн тийм. Харин одоо манай удирдлагууд алт бием нь алжаалаа тайлж ивэл ахуй төрмөн хамаагүй гэдэг болсон байна. За тэгээд үүнээс цааш Монголын залуучууд ийм бохир улс төрийг бол хүлээн зөвшөөрөхөө болж гин гэдэгт би бол үнэхээр баяртай байна. Үүнээс цааш ийм юм бид хүлээн зөвшөөрөхгүй.